За эдийн засаг хөгжлийн яамнаас бас асуухад энэ эдийн засаг хөгжлийн яамны гол ажил бол бас энэ төр үеийн хвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, төр үеийн хвшлийн түншлэлийн хуулийг одоо өөрчилсөн. Энэ дээр одоо амжилттай ажиллах байгаа. Тэгээд саяхан одоо жишээлбэл Говь Алтай аймагт 300 мегаваттын цахилгаан станц хувийн хвшил эхэлж байна лээ. 2.80-ийн өртөгтэй. Мөн саяхан одоо бас Чойроос замын үд чиглэлийн технологийн зам бас хувийн хвшил хятадын хөрөнгө оруулалтын компани эхэлж байна. Тэгээ энэ болгон ч одоо бас энэ яг танаа оруулж ирсэн 27 оны хөгжлийн төлөвлөгөө энэ төр үеийн хвшлийн түншлэлийн юм дээр харагдахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо үнэхээр ингээд хувийн хвшил хөрөнгө оруулалт хийгээд ажил хийж байгааг бол би хоёроор гараа өргөө дэмжиж байгаа хүн. Гэхдээ ер нь энэ улсын танаа яамны нэгдсэн бодлогод чи энэ хоёр төсөл жишээбэл байгаа юу? Энэ хоёр төсөл одоо хаагуур яваад ингээд хэрэгжээд эхэлчихвэ. Энэ дээр бас энэ дорд хамт сайд за мөн энэ хоёр сайд бас нэг энэ хоёр сайд хамрлаа. За 100 гаруй хуулиар бид нар хуушлаад төсвийн зардлыг тогтооцсон. Үндсэндээ төсөв маань урсгал зардал нь 2007 оноос бараг 90% өгөх байх. Тэгэхээр засгаас ямар бодлого оруулж ирсэн байгвал төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийг өргөн барьж өөрчлөлт оруулсан. За энэ хуулийн хүрээнд бид эрчим хүч, дэд бүтэц болон бусад одоо стратегийн гэж үзэх салбаруудад хөрөнгө оруулалтыг нээлттэй болгож хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар төр хувийн түншлэлээр хэрэгжүүлэхийг бүрэн дэмжиж байгаа. Нэгдүгээр эрчим хүчний салбарыг бол бүрэн либералчлах хөрөнгө оруулалтыг татна. Хоёрдугаар дэд бүтцийн зам, бомбын одоо холболтууд, стратегийн тээврийн гол чиглэлүүдийг бол энд хөрөнгө оруулалтыг хүргэж байгаа. За мөн бусад чиглэлийн бүтээн байгуулалтууд одоо ЗЭС ган боловсруулах үйлдвэрийн салбаруудад бид нар за төр хөрөнгө оруулалт хийхгүйгээр хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж төр одоо бодлогын хувьд одоо түншлэлийн хэмжээнд оролцох хэмжээний бодлогуудыг нэлээд урагшлуулнаа. За дорж хамт сайд нэмж хариулъя. За түрүүн осоор гişүн маш чухал асуулт асуусан. Тэр нөгөө ханш байхгүй. Тэг ер нь явж эдийн засгийн аливаа асуудал бол ханшин дээрээ л тогтдог. Нөөцөн дээрээ тогтдог. Бизнес явуулаа гэхэд нөөц. Тэгээд эдийн засаг унлаа гэхэд нөөцлөдөг. Ханшил байдаг араас. Тийм болохоор яг энийг яаж шийдэх гээд байгаа мэдэг асуудал нь маш чухал. Тэгэхээр нөөцийг үүсгэдэг гурван зүйл байгаа. Нэгдүгээрт нь болохоор экспортоо үүсгэнэ, валют оруулж ирнэ. Хоёрдугаарт нь гадны хөрөнгө оруулалтыг татна, валют оруулж ирнэ. Гуравдугаарт нь бол гаднаас их усүр татна, зээлнэ гэсэн бонд энэ. Тэгэхээр энэ чиглэлээр бол яг манай гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн дээр татврын болоод за тэгээд дэмжсэн зохицуултууд бол маш их орж ирж байгаа гэдэг нэг хэлжмээр цаг багаагаа болохоор тэгээ хоёрдугаар түрүүнээ бас асууж байгаа энэ нөгөө хувь компаниуд түүгээрээ эрчим хүч өөрсдөө хэрэглээд тэгээ түүнийг өөрсдөө худалдаж авна гэвэл энэ тархмал их үсэр гэдэг. Энд За гүйцэж хариулъя. Тэгэхээр одоо ингээд бид нар нэг уламжлалт сэтгүү үүсэж байгаа салах хэрэгтэй. Түр ингээд эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө зардаг, үнийг нь барьдаг. Тэгээ хяналтаа тогтоодог гэж. Одоо түр бол зөвхөн дамжуулах үндсэн бүтцээр бол хяналтаа тавина. Үйлдвэрлэх асуудлыг бол 100% хувийн секторт өгж байгаа юм. Хувийн секторт өгсөн тохиолдолд хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор таны үйлдвэрлэсэн цахилгааныг түр худалдаж авнаа гэдэг. Тэр нь PPA гэдэг байгаа. Энэ механизмаар бол сая ингээд нээлттэй маш анх удаага сайн юм ил тод ямар нэгэн тийм ашиг сонирхол байхгүйгээр одоо аукшн зарлагдаад хийлэгдэж шүү дээ. Нөгөөх нь болохоор төр ерөөсөө оролцохгүй та ямар хэмжээний их усүр эрчим хүч хэрэгтэй байгаа. Түүнийгээ та тэгвэл түүгээрээ эрчим хүчний компаниас юм уу эсвэл өөрсдөө нар салхи батарей ороогоороо үйлдвэрлээд тэгээд түүгээрээ л тэрийг хангана гэдэг. Энэ бол ингээд дархмал их усүр буюу төр оролцохгүй хувийн сектор өөрсдийн хоорондох ийм зах зээл